Agro Expo 2025 үзэсгэлэнгийн үйл ажиллагааг албан ёсоор нээе. 2025 үзэсгэлэн маань жилээс жил их өргөн болж байна. Хамрах цар хүрээний нэлийн томогчид гадаад дотоодоос тариалсан нарын салбарын хүмүүс маань их оролцож байгаа энэ дээрээ харагдаж байна. Энэ их таатай сайхан байна. За Agro Expo 2025 за энэ одоо үзэсгэлэн худалдаанд газар тариалан, мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй болон бусад бүх хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарын компаниуд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Энэ жилийн Agro Expo үзэсгэлэн маш өргөн цар хүрээтэй болж байгаагаараа илүү даваа талтай болж байна. Хүрсэн ирж байгаа зочид гидтийн маань ч гэсэн тоо хэмжээ урд жилээс илүү олон болсон байна. За нийт тариаламжтай 2025 онд ариун ургац ахуйн төсвийн өрөө мөн амжилтанд дэдийг хүсье. Энэ жилийн экспоны онцлог бол бид нар Монгол улс тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өргөнүүлж байгаа Атрын 4-р аян гээд шинэ хөдөлгөөн өргөнүүлж байгаа үүнд зориулаад тариаламжийн ургацыг тогтвортой байлгахтай тармил ургамлыг стрессгүй тогтвортой ургуулахын тулд бид нар шинэ бүтээгдэхүүн танилцуулсан. Agro Expo үзэсгэлэнд 4 жилдээ оролцож байгаа. Тэгээд энэ жил бол Agro Expo маань мал аж ахуйг илүү оруулсан учраас бид нар бэлчээр тэжээлдээр бэлчээр болон хадлагыг сайжруулах туршилт судалгаагаа танилцуулсан байгаа. Хөдөө аж ахуйн технологийн чиглэл бас энэ оюутнуудыг ажлын байр бий болгодог, шинжлэх ухаанч технологиг бий болгодог оюутнуудыг төгсөн гаргахыг зорж байгаа. Энэ чиглэлийг дэмжсэн арга хэмжээ басанд маш их баяртай байна. Agro Expo 2025 олон улсын үзэсгэлэн худалдаанд авчрал танилцуулсан одоо хоёр ширхэг Acros 585 загварын 2 компани. За Төв аймгийн Цэлийн 3 компанид одоо ингээд үзэсгэлэнгийн сүүлийн өдөр ингээд борлуулах сая гэрээнд хариулсан зураг техник хүлээлцэх үйл ажиллагааг ингээд амжилттай зохион байгуулалт дуслаа. Бас энэ Агромаш тех компаниас хамтарч одоо 10 гаруй жил ажиллаж байгаа манайхаас VIP үйлчлэгч болж ажиллаж байгаадаа баяртай байна. Агромаш тех компани бас манайд ийм сайхан том оврын трактор компани нийлүүлж байгаад бас их баяртай байна. Энэ хөдөө аж ахуйн салбарт гарч байгаа шин технологиг энэ дээр авчирч оролцуулж танилцуулахыг бид зорж байгаа. Монгол өөрөө хөдөө аж ахуйн орн. Гэхдээ бид нар технологи нэвтрүүлж ээж дэлхий дээр юу хэрэгжилж байна, яаж илүү үр ашигтай технологиор илүү үр дүнтэй одоо газар тариалангийн аж ахуй эрхэлж байна. Энэ бүх болцоог Монгол нэвтрүүлэхийг зорж байгаа. Ингэжээж Монгол улс өөрийнхөө хүнсний одоо хэрэгцээг хангаж зогсохгүй дэлхийн зах зээл дээр бас өрсөлдөгч болж гарч ирэх боломжтой.